Зүйр цэцэн үгийн утгыг Монгол улсын гавьяат багш хэл шинжилгээ ухааны доктор профессор Баян сан ингэж тайлбарлаж байна. За дэрийн хэлээр дэвсэлэ гэдэг хэллэг бол энэ монгол хүний уламжилт аж амьдралын ёс, амьдрах ухаан, арга ухаантай холбоотой үүссэн. За тэгээ энд бол яг богинохон хөвгтэй боловч их үнцгийн утгатай. Дэр гэдэг нь бол дэрлэж хэвтэх, унтаж хэвтэх үедээ дэрлдэг дэрийг хэлж байгаа. Орд дэрний дэрийн дэр юм. Нөгөө дэвс гэдэг нь бол эмээлийн дэвс гэж. Эмээлийн дэвс гэхлээр бол манай хүүхдүүд сайн ойлгож байгаа. Тэр эмээлийн одоо хүн суудаг дээд одоо хэсгийг бүтээсэн одоо морь малонож тиймэл тогж одоо морь малоноход бол тэр хонго өгсийг бол холцрох одоо хаасна хамгаалж хийсэн тийм хуучин бол одоо яг даав гарч хийдэг. За бүр дээр үед бол хөрсө илгээр бол хийж байсан биз. Одоо бол ингээд янз бүрийн даавгаар ингээд бүрчигдэг ийм юм нь бол дэвс гэж нэрлэнэ. За ингээд бол энэ юу гэсэн үгтэй зэрэг тэр хүн одоо аавын биед хүнтэй танилцсан актны биед газар үзгийж одоо бас нэг үг үе. Тэгээ тэр нь бол энэ дивсилик гэдэг үгийг бол тэрнтэй холбож ойлголцох нь. Тэгэхээр юу гэдэг зэрэг ер нь аав байгаа үед бол хүн хүнтэй танилцж авч энэ бол одоо ах дүү нараас өксүүлээд одоо таньдаг найз нөхөд одоо тэгэл ач тус болсон хүн энэ бүхэнтэй бол одоо аав байгаа үед бол танилцсан нэр усын мэд нут усын мэдээж одоо ингэж ямар учиртайг нь мэдж явах хэрэгтэй. Тэхийн тулд бол одоо морио эмээлж аваад л одоо гарах хэрэгтэй. За ингээд яг хөвгтэй зэрэг морио эмээлээд явахын тоогоор бол одоо морио унахын тоогоор тэр дивс бол илэгдэж байж таарна шүү дээ тий. Хичнээн одоо тэр олон морин дээр олон удаа тохож унж хичнээн хол газар явсны хэрэг тэр морины одоо эмээлийн тоног хэрэгсэл тэр тусмаа бол өргөлж одоо тэр хонго бөхстэй бол өрөлдсөж байдаг тэр эмээлийн дивс одоо илэгдэнэ гэж ингэж яахан болчихсон гэсэн ойлгож болно одоо тэгч ёстой байна. За тэгээд нөгөөх нь бол дэр гэдэг нь хизээ хүн дэр хэрэглэх хөвгөлөөр зэрэг унтаж амарсан хүн дэр хэрэглэн. Ажил хийхгүй байгаа юм амарч хэвтсэн хүн дэрлэн хөөс түүнээс биш одоо өөр цагт бол тэр дэр гэдэг нь хэрэглэдэггүй юм бас нэг хүний идэл хэрэглэлийн зүйл юм. Тэгэхээр зэрэг хэвтээд байвал толгой дэр хоёр хоорондоо өрөлцээд л ураг баруун тийш хоёр тийшний хөлбөрөөд л ингээл дээшээ ачныг болдог юм уу ингээл нөгөө толгоогоо дэрэн дээр л янз болгоод биеийнхээ чилээ гаргахын тулд л одоо дэрэн дээр л тонгочоод толгоогоо хөдөлгөөд байна. Тэгэхээр зэрэг нөгөө дээр нь илэгдэнэ. Ингээд зэрэг дээр ингээ хэвтээд байгаа хүн юу хийх вэ гэхээр хүүхдүүд бол сайн ойлгож байгаа. Тэр хэвтээд байвал одоо биеийг таргалдаг юм уу эсвэл ядардаг юм уу одоо тийм л юм болно. Хоол ичээд хэвтээд байвал таргална. Тэгсэр байгаа сүлдээ бие нь мууд нөвчин ихтэй болно. Тийм ээ. За ер нь тэгээд өвдөл одоо босож явж чадахгүй ажил өвм хийж чадахгүй болчихоогүй бол одоо хүн явж хөдөлж явах хэрэгтэй. Тэгээд инхээр зэрэг тийм учраас хэвтэж байснаас явж сууж амарснаас явж амар гэж хэлдэг бол энэний нөгөө нэг одоо ойролцоо утгатай хэлдэг юм. Тэгэхээр зэрэг сууж амарснаас явж амар гэжтэй. Тэгэхээр яг хүний ер нь сууж амархаж хэрэгтэй үе байна. Сууж амарх ёстойч байна. Тэгэхээр энэ цаанаа бол юу гэсэн үгтэй зэрэг ер нь бол зүгээр битгий байна. Зүгээр амарч байсан ч гэсэн толгоогоо ажиллаж байна. Тийм үү? Зүгээр сууж байсан ч гэсэн юм бодож байна. Хэвтэж байсан ч гэсэн юм бодож байгаа. Одоо тэгээд зүудэж байна гэдэг чинь бас тэр хүний үдсэн, харсан, мэдэрсэн, сонссон юм бол одоо бол ажиллаж л байна гэсэн үг шүү дээ. Тийм учраас энэ хэрэг дээрээ бол хүн амарч байх, хэвтэж байх, сууж байх, зогсож байх гэдэг бол зүгээр гаднаас нь харахад бол хөдлөхгүй байгаа юм шиг боловч энэ бол цаанаа бол одоо хүн дандаа л өргөлжил дотроо ч гэсэн толгой тархиа, оюун ухаанаа бол ажиллуулж хөдөлж байх хэрэгтэй юм гэсэн ийм санаа. Тэгээд тэрийг нь бол яг энэ морь мал өмж алс хол явах, амтэн хүнтэй уулзах, аян жинд явахаас өсвөлээд ол зооног цэрэг дайнд явах энэ ч одоо тэгэл дээр үеэс нааш янз янзын л одоо зорилготой хүн бол морь мал өмж юмд явах чинь олон янзын зорилготой. Тэг явсны хэрээр бол өөрийгөө таньж мэддэг, ертөнцийг нээдэг одоо ийм ганц гол арга нь бол ерөөсөө юм үзнүүд тайлах. Тэгээ юм үзнүүд тайлахын тулд акт морь одоо хөлөглөө эмээлээд одоо ингэж явна. Тэгээд тэрний хэрээр бол дэвсний лигдэн. Хэвтээд лавл дээр нь лигдэн. Одоо тэгээд л өөрийгөө гарах. Ийм имийг одоо ингэж эсрэгцүүлж үлгэрлэж тэгээд энэ хүн биеийн гадна талаас биеийг хөдлөх амраад байгаа шиг мөртөө дотроо бол бас ингэж л явж л байх хэрэгтэй гэсэн.